1921 оны хувьсгалд тохиолдлын шинж чанартай санамсаргүй өрнөсөн хэрэг явдал байгаагүй. Түүнийг 1918-аас 1920 онд Монголд өрнөсөн үйл явдлууд болон тухайн үеийн дотоод гадаад хүчин зүйлүүд болол нөхцөлдүүлсэн байж дээ. Жишээлх юм бол Монгол улс тусгаар тогтнолоо алдаж Хятадын цэргийн дэглэм тогтсон явдал ээждэг. За энэ нөхцөл байдал нь эх орон үндэс угсаа шашин соёлоо гэх Монгол хүн бүрийг нэг гэсэндээ бухимдуулж тэнцлийн арга замыг сүүгчлэхэд хүргэсэн. Энэ тэнцлийн гол зорилго нь юуны өмнө тусгаар тогтнолоо сэргээхэд чиглэгдэжсэн. 1918 оны дунд үеэс нийслэл хүрээнд зүүн хүрээний болон консулын дэнжийн угсаатны хэрэгэмтний бүлгүүд байгуулагдсан. Түүхийн аливаа үйл явдлыг үүсгэн сэтгэгч нэг юм уу эсвэл үзэл бодол нэгтэй цөөхөн хүмүүс байдаг. Эрхчлөөгөө эргүүлэн олж авах тэмцэлд аль нэг гадаад улсаас дэмжлэг тусламж авах зайлшгүй шаардлага тулгардаг. Угсаатан хэрэгэмтний бүлэг Америкийн нэгдсэн улс Японтой холбоо тогтоохыг оролдож исэн боловч Орос улсад хандхаас өөр боломж олдоогүй. Коминтерны зүгээс ч гэсэн тухайн үеийн Монголын нөхцөл байдлыг бол сонирхон судалж байдлыг бол маш сайтар ажиглан судалж исэн байдаг. Хүрээний ба консулын бүлгүүд ихэнх үедээ бие биенээ мэдэхгүй байснаа 1920 оноос шууд хамтран ажиллах болж улмаар 1920 оны 1 сарын 5-нд Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтлэхийг хүссэн үгийг нэгсэндээ хадган дээр сүүгээр бичиж хүрээний улаан сэхүүсэнд өргөн уг хэрэгт бол эргэлт буцалтгүйгээр буюу няцалт буцалтгүйгээр зүтгэхээ тангараг тавин үүгээр бол илэрхийлсэн байдаг. 1920 оны 6 сарын 25-нд хүрээний ба консулын бүлгийнхэн хамтран хуралдаж Монгол ардын нам хэмээх улс төрийн байгууллагад нэгдэн намын хүмүүсийн дагаж явах тангарагын бичгийг батлан гаргасан байж байна. Мөн зөвлөлт Орос улс болон Коминтернтэй холбоо тогтоонд тусламж гуйх төлөөлөгч явуулах тухай шийдвэр гаргаж энэ үүргийг Данзан, Чой улсан, Бодоо, Чагдаржов, Догсом, Лосол, Сүхбаатар нарын 7 хүнд даатгасан. Тэд 1920 оны 8 сард Эрхүү хотноо хүрэлцэн очиж зөвлөлтийн талд хэд хэдэн удаа саналаа хүргэсэн. Мөн төлөөлөгчид 3 хэсэг болж ажил үүргээ хуваарлан Данзан, Чагдаржов, Лосол нар Омскоор дамжин Москвад очиж зөвлөлт засгийн удирдлагатай уулзан тусламжийн гэрээг бүтээх. Сүхбаатар, Чой улсан нар эрхүүд үлдэн хоёр талдаа холбоо барих цэргийн эрдэмт суралцах болсон. Бодоо Догсом нар нутаг орондоо нам хувьсгалын үйл хэргийг явуулах зэргээр ажилласан байдаг. Сүхбаатар, Чой улсан нар болохоор 1920 оны 11 сарын 10-нд Монголын үнэн хэмээх сонинг бол эрхүүд хэвлэн гаргахад тус бүр оролцсон байдаг. Зөвлөлт Орос улсаас тусламж дэмжлэг авах асуудал шийдэгдэж байх үед буюу 1920 оны 10 сарын 2-нд баруун өнгөрний захирсан Азийн морин дивиз буюу 800-аад цэрэг Онон голын сав гэлбэр харуулын нутгаар Монголын хил рүү цөмрөн орж ирсэн байж байдаг. Богд гэгэнийг хаан ширээнд нь залж автономит засгийг сэргээн босгоно. Монголчуудыг Хятадаас авран чөлөөлнө. Их Монгол улсыг байгуулна гэх зэргээр мэдэгдэж монголчуудыг өөртөө татаж цэрэгтэй элсүүлжсэн. 1921 оны 2 сарын 4-нд баруун өнгөр нь Хятад цэргийг хөөн гаргаж нийслэл хүрээг эзлэн авсан. Богд гэгэнийг хаан ширээнд залж жалхан цутагт Дамдан базраар ахлуулсан засгийн газрыг байгуулсан байж байна. 1921 оны эхээр журамт цэрэг элсүүлэх ажлыг эхлүүлж тухайн цэргүүдийг элсүүлэн 2 сард Сүхбаатарыг цэргийн жинжнаар танилцсан. Цэргийн тоо тухайн үед 400-д хүрж анхны 4 хорог байгуулсан. Анхны дарга нь Тунцаг, Цэрэндорж, Хасбаатар, Базарсад нар байсан. 1921 оны 3 сарын 1-ээс 3-нд дээд шивэд болсон зөвлөгөөн буюу Монгол Ардын намыг анх дугаар их хурлч гэж хэлдэг. Монгол Ардын намаас гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичиг буюу Монгол Ардын намын анхны мөрийн хөтөлбөрийг эрмэлзэх 10 зүйл Монгол Ардын намын дүрмийг баталж намын төв хорог байгуулж Монгол Ардын намын анхны даргаар Данзанг баталж гишүүдээр нь бол
дамб дорж лосол нарыг болол тухайн үед сонгон ажилласан. 1921 оны 3 сарын 13-нд Ардын төр засгийн газрыг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. За ийхүү баруун Өнгөрний байгуулсан Богдын засгийн газартай зэрэгцэн Ардын төр засгийн газар ажиллах болсон. Ардын төр засгийн газрын зорилго нь бол эрх чөлөөний тэмцлийг удирдан зохион байгуулах асуудал. 1921 оны хавар гэхэд нийслэл хүрээнээс хөөгдсөн 2000 шахам цэрэг, 12 пулемет, 7 их буу бүхий гамин цэргийн хүч хяактад байрлажсэн. Монгол Ардын нам Ардын төр засгийн газраас энэхүү хятад цэргийг хөөн гаргах бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. 1921 оны 3 сарын 18-нд Хяагт хотыг гамин цэргээс чөлөөлж цагаантны эсрэг тэмцэж эх орноо бүрэн чөлөөлөх зорилт тэдний өмнө тулгарсан. Баруун Өнгөр нь 1921 оны 5 дугаар сард цэргээ авч нийслэл хүрээнээс гарсан байдаг. 21 оны 6 дугаар сарын 28-нд нийслэл хүрээг чөлөөлөх шийдвэр гаргаж байлдааны төлөвлөгөөг баталж зөвлөлт ор суулсаас цагаантантай тэмцэхээр ирсэн улаан армийн Аялан байлдах корпустай хамтран цэргийн хүч 1921 оны 6 сарын 30-нд Алтан булгаас хөдөлж 21 оны 7 сарын 6-наас 8-нд нийслэл хүрээн дээрч 21 оны 7 сарын гаруйнд засгийн эрх шилжүүлэх ёслолж Ардын засгийн газрыг байгуулж ерөнхий сайдаар бодог томилсон. Дотоод яамны тэргүүн сайд Даалан Пунцагдорж, гадаад яамны тэргүүн сайд бодоо хавсран гүйцэтгэж, цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжинаар Сүхбаатар, сангийн яамны тэргүүн сайдаар Данзан, шүүх яамны тэргүүн сайдаар Магсар хурц, шадар сайдаар Даалан Пунцагдорж нар тус томилогдсон. Ардын шинэ засгийн бүрэлдэхүүнд нийслэл хүрээнд анх байгуулагдаж улс төрийн 3 хүчний төлөөллийн тэнцүү орсон бөгөөд 20 дугаар зууны Монголын улс төрийн анхны эвслийн засгийн газар ч гэж хэлдэг. 21 оны 7 сарын 11-нд Богдын эрх хэмжээд хаанаар өргөмжлөн оны цолыг олноо өргөгдсөн хэмээн хэвээр хэрэглэж улсын засгийг явуулах болсныг түмэнд зарлан тунхаглаж цэрэг Ардын цуглаан хувьсгалын ялалтын анхны баяр наадам болсон. 1921 оны хувьсгалын шинж чанар нь үндэсний ардчилсан хувьсгал хэмээн авч үздэг. 1921 оны хувьсгалд Монголын нийгмийн бүхий л давхарга оролцож улмаар үндэсний эвд нэгдлийг эрхэмлсэн эвслийн шинжтэй засгийг байгуулсан ноёд язгууртнууд, цэргийн түвшиндүүд бол хөрөнгөтнүүд бүгд оролцсон. Ингэж Монгол улс тусгаар тогтнолоо нэг гэсэндээ дахин олж түүхийн нэгэн шинэ үе эхэлсэн гэж үздэг байна.